Кино үзэн суугтаанд тавтай морил өнөөдөр та бүхэндээ 2016 онд гарсан шинжлэх ухааны уран зөгнөлт үл мэдэх рүү тэмүүлэхгүй нэртэй киног ярьж өгье. Тухлан сууж таалан болгоно. Тэрээр дэлхийн ертөнц эсэммийн дүүлдэх хэсгийг тодорхойлж болох асар өндөр эрсдэлтэй даалгаврыг биелүүлэхийн тулд 270 хоногийг ангараг гараг дээр хоол хүнс усгүйгээр бүрэн ганцаардал дунд өнгөрүүлэх гэж байна. Ангараг гараг бол 40 сая милийн алс зайд тэнгэрт гялалцах өчүүхэн жижигхэн цэг билээ. Тэнд амьдралч үгүй, үхэлч үгүй бөгөөд харин нэгэн хүн түүнийг амьдруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хөөргөлдөд 14 цаг үлдэх мөчид Ахмад бааздаа ирж нислэгтээ бэлдэж эхлэв. Уильям Стамфорд ангараг гарагт хүрэх анхны хүн болох бөгөөд Ахмад Маддокс ирээдүйн колоничлогчдод зориулж бааз байгуулахаар түүнийг даах болно. Тэдний энэхүү аялал 270 хоногийн турш үргэлжлэх юм. Сансрын хувцас өмссөн нэгэн эр хөлгийн хөөргөлдөд бэлдэж байна. Яг энэ мөчид тэр өөрийн даалгавар болон түүний зорилгын талаар гүнээ эргцүүлнэ. Дэлхийд дээрх ихэнх хүмүүс түүний яагаад ийм эрсдэлтэй алхам хийж байгааг ойлгодоггүй. Тэр өөрийн амьдралаа орхиж амьгүй гараг руу чиглэж байна. Гэвч хүмүүс тэр гараг үрд мөнхөд тийм байхгүй гэдгийг ухаардаггүй билээ. Стамфорд энэ бол эргэж ирэхгүй нэг чиглэлийн даалгавар гэдгийг мэдэж байгаа ч тэр үхэхээр төлөвлөөгүй байна. Тэр зөвхөн амьдрахын тулд ангараг руу явж байгаа юм. Эцэст нь сансрын хөлөг хөөрч гүн сансарт аян хийж гарлаа. Хэсэг хугацааны дараа Ахмад дэлхийтэй холбоо тогтооно. Хостны баг түүнийг бүх талаар дэмжиж дэвшилтэнд тесэн ядан хүлээж байв. Скини тэдэнд амьдралын дэмжлэгийн бүх системийг дахин шалгаж бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсхийг баттгахыг санал болгож байна. Цаг хугацаа өнгөрөх тусам Уильям өдөр тутмын хөвшилтэд ордог. Тэрээр хооллох, ургамлуудаа услах, дасгал хийх, шүршүүрт орохын зэрэгцээ шөндөө өөрийн бодлуудаа тэмдэглэнэ. 12 дахь өдөр Скини дахин холбогдож удахгүй оюутнуудтай хийх видео баг хурал эхлэх гэж байгааг мэдэгдэнэ. Дурамчхан байсан ч Ахмад зөвшөөрч дүрмд хувцас өмсөв. Оюутнуудын нэг түүнээс хэрв тэр үнэхээр тэнд хүрч чадвал ангараг дээр хэрхэн амьдрахыг төлөвлөж байгааг асууж байна. Стамфорд хөлөг онгоц шаардлагатай бүх хангамжтай гэдгийг тайлбарладаг боловч хамгийн том сорилт бол ус юм. Ус хизээж хангалттай байдаггүй. Тийм ч учраас тэр ус үйлдвэрлэх чадвартай реакторыг зохион бүтээсэн. Энэ нь хөлөг онгоцны түвшний элементүүдтэй төстэй бөгөөд жишээ нь цахилгаан машин шиг гол бүтээгдэхүүн нь эрчим хүч, харин дайвар бүтээгдэхүүн нь унтны ус юм. Харин түүний реактор шороогоор ажилладаг. Тэр хөрснөөс ус төрөгч болон хүчилтөрөгч гарган авах процессыг боловсруулсан. Тэдгээрийг дахин нэгтгэснээр тэр ус үйлдвэрлэх чадвартай болсон билээ. Хэн ч энэ нь ажиллахгүй гэж бодсон бөгөөд тийм ч учраас тэр өөрийн технологио батлахын тулд усгүйгээр ганцаараа Отакамацүлт явсан юм. Энэ бол түүний цорын ганц боломж байсан. Нэг бол тэр үхэх байсан, эсвэл реакторыг бүтээх байсан. Эхний өдөр тэр бүх доголдлыг зассан. Усгүйгээс болоод хоолой нь хуурайшиж байсан ч төвчхүйц байв. Хоёр дахь өдөр тэр ажлаа үргэлжлүүлсэн боловч чийгшилгүйгээс оюун ухаан нь бүдгэрэж эхэлсэн. Стамфорд тусламж дуудаж болох байсан ч тэр ганцаараа даван гарахаар шийдсэн. Гурав дахь өдөр тэр реакторыг дахин асаахад энэ нь ажилласан юм. Цэвэр ундны ус хоолойноос урсан гарч ирэв. Тэр мөчид тэр ангараг дээр ажиллах болно гэдгийг мэдсэн. Одоо тэр дэлхийг орхиж амьгүй гараг руу нисч байна. Тэр бүх хүн төрөлхтөн өөрийн ард байгааг сайн мэдэж байна. Өдөр хоногоор тэр Зефир сансрын хөлөг дээр амьдралаа өнгөрүүлдэг. Тэр өөрийн даалгавар болон ирээдүйн талаар эргцүүлж ургамлуудаа асарч бүжиглэж хөлөг онгоцны системүүдийг шалгадаг. Нэг өдөр Скини түүнтэй дахин холбогдно. 800 цагийн нислэг өнгөрчээ. Стамфорд ангараг дээрх цаг агаарын талаар асууна. Скини хариулахдаа ойролцоогоор хасах 10 хэм, хүйтэн үлс ойртож байгаа нь температурыг хасах 8 хэм хүртэл бууруулна гэж хэлнэ. Ахмад зүгээр л хөхрөн инээмсэглэнэ. Скини түүний яагаад санаа зовхгүй байгааг ойлгохгүй байна. Тэр айхгүй байна уу? Инээмсэглэлээр Ахмад хариулахдаа мэдээж тэр санаа зовж байгаа ч өөрийн хянах боломжтой зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг гэж хэлнэ. Энэ яриа түүнийг Отакамацүлийн дурсамж болон реактор ашиглан ус бүтээх оролдлогод буцаан аваачна. Ялалтайгаар бааздаа буцаж ирээд тэр амжилтаа Скинид хуваалцна. Стамфорд энэ технологиор тэд 5 жилийн дотор ангарагийг колоничлох боломжтой болно гэдэгт өөртөө итгэлтэй байна. Дэлхий дээр ангараг руу хийх дараагийн даалгаврын нэр дэвшигчдийг сонгож байна. Ахмад өөрийн бүхээгт сууж тэдний ярилцлагуудыг үзэж байна. Хэсэг хугацааны дараа Скини дахин дуудана. Тэр хэд хэдэн удаа дууддаг боловч Ахмад хариулахгүй байна. Тэр мөчид тэр буланд ном уншиж суугаад бодолд автсандаа өөрийн нэрийг сонсохгүй байна. Хитрхи оройтсон гэдгийг ухаарч Станфорд дэлгэц уруу яаран очно.
Амьсгаа тайвшруулан Скиний түнд 20 милийн дараа тэр түлш цэнгэлж нөөцөө дүүрэхээр сүүлийн зогсоолоо сансрын станцад хийх болно гэж хэлнэ. Ахмад энэ нь тэр хүмүүсийг биеэр харах сүүлчийн газар болохыг мэднэ. Зангуусны дараа Стамфорд станц руу чиглэн инженер болон Ахмадтай уулзна. Хоёр эр хүн хоёулаа сэтгэл санааны хувьд шавхсан нь илт байна. Тэд лабораториор алхахдаа Ахмад тэдний бүх ургамал лабораторийн хулгнуудад туршилтын нэг хэсэг байсан боловч угсан байхыг харна. Алдаа дутагдлууд тэднийг цөхрөлт автуулсан байна. Инженер Стамфордоос даалгавраа дуусгаж дэлхий рүү буцаж ирэхийг хүснэ. Тухайн хүн цаашид юу хүлээж байгаа, хэр хэцүү болохыг тодорхой мэдэхгүй байна. Ийм үгэнд гайхсан Стамфорд өдрөг хിവэр буцах бодолгүй байна. Тэдний яриаг станцын Ахмад тасалдуулна. Хоёр дахь сансрын хөлгийн хөөргөлт эхлэх гэж байна. Ирчүүд дэлгэцэн дээр хөлөг онгоцны хөөргөлтийг харж байхад Ахмад Маддоксын хөлөг хөөрч байна. Нулимстай нүдээр Грин Стрит гарч Станифордын ард үлдэнэ. Ахмад Ворли гарч ирээд түүнийг дахин бодохыг уриалж байна. Хэрв тэр энэ даалгавраа үргэлжлүүлбэл Станифорд юу зөвшөөрч байгааг тэр ойлгохгүй байна. Өөрийн хөлөг дээрээ буцаж ирээд Станифорд өдөр тутмын хөвшилтэд иргэн орно. Тэр оюутнуудтай ярилцаж амьдралын түүхээ эхнэрээсээ салсан түнд хэрхэн нөлөөснийг хуваалцна. Тэр өдөр Кэси уран зохиолын шагнал хүртэж найзуудын хүрээлэлтэйгээ үүнийг тэмдэглэж байхад тэр зүгээр л холдсон юм. Гудамжаар алхахдаа тэр асар том сар руу харна. Хүмүүсээр хүрээлэгдсэн ч тэдний хэн ч түүнийг анзаарсангүй. Тэр мөчид тэр ганцаардлын жинхэнэ утгыг ухаарсан. Орой болоход тэр гэртээ хараад үүдний танхим дээрээ зогсоод хүмүүсийн баяр ёслолыг харж байхад эхнэр нь олны дунд гэрэлтэж байв. Ахмад тэр түүнтэй хамт байх ёстой гэдгийг мэдэж байсан ч гэрт орох сэтгэлд хүрсэнгүй. Яг л үнэмлэхүй ганцаардал түүнийг залгиж авсан мэт. Хожим Станифорд реакторын жижиг асуудлыг илрүүлнэ. Гэхдээ энэ нь түүнд үнэхээр төвөг учруулахгүй байна. Тэр үүнийг засаж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байна. Үнэн дээр энэ нь бараг тайвшрал юм. Энэ нь түүний хөвшилт гарсан анхны жинхэнэ сорилт юм. Унтахынхаа өмнөөс тэр станцад хийсэн айлчлалынхаа талаар эргцүүлдэг. Грин Стрит болон Ворли найдвараа алдсан байв. Магадгүй тэдний туршилтууд амжилтгүй болсон, гэр бүлүүд нь тэднийг гэртээ хүлээж байсан учраас тэгсэн байх. Харин Стамфорд өөрөө бүтлгүйтхийг зөвшөөрөхгүй байв. Тэр урам хуурал хүсэл тэмүүллийн мэдрэмжүүдэд автуулж болохгүй байв. Дараах өдрүүдэд тэр хүн реакторыг засахыг оролдож өдрийн тэмдэглэл хөтөлж дасгал хийдэг. Шөнөдөө Ахмад муу зүүднээс сэрээд Маддокстой холбогдохоор шийднэ. Гэвч тэр ийм оройн цагт ийм жижиг зүйлээр түүнээс дуудлага авахдаа тийм ч их баярлаагүй байна. Хожим Стамфорд ач дүү нар болон хамаатнуудаас нь төрсөн өдрийн мэндийг хүргэх дуудлага хүлээн авна. Үүний дараа тэр оюутнуудтай ярилцаж ургамлуудаа асархаа үргэлжлүүлнэ. Хизээ нэгэн цагт тэр Маддокстой дахин холбогдохыг оролдоод холбоо байхгүй гэдгийг ойлгоно. Сигнал алдагдсан байна. Гэхдээ Скини холбогдож чадаж хоёр дахь Ахмад зарим асуудалтай байгааг түүнд мэдэгдэнэ. Хэдэн оролдлогын дараа тэд эцэст нь түүнтэй холбоо тогтоож түүний гироскоптой холбоотой асуудал гарч хөлгөн замаасаа хазааж байгааг мэднэ. Уильям тэр даруйдан засах хэд хэдэн аргыг санал болгоно. Скини түүний тухайн үеийн шийдлүүдэд тийм ч их сэтгэл хангалуун бус байгаач Ахмад найзаа тайвшруулан тэр хөлөг онгоц болон түүний чадварыг хинээс ч илүү мэддэг гэж хэлнэ. Стамфордын болгоомжтой удирдамжийн дор Маддокс асуудлыг засч сигналыг сайжруулж тогтворжуулж чадна. Тэр Ахмад баярлалаа гэж хэлээд дахин гэмтэл гарахгүй байх, тэд эцэст нь нэг чиглэлд хүрэх болно гэж найдаж байна. Тэр хүн дараагийн даалгаврын нэр дэвшигчдийн ярилцлагуудыг үргэлжлүүлэн үзэж дасгал хийж ургамлуудаа асарч унтахынхаа өмнө шуудын дуу, хүмүүсийн инээл, хөгжим зэрэг янз бүрийн дуу чимээг сонсдог. Хизээ нэгэн үед тэр наранд гал авалцаж буйг анзаарч үүнийг ажиглахаар порт нөх руу яаран очино. Нэг өдөр реактор бүрэн нэвтэрнэ. Тэр үүнийг өөр батарейнд дахин холбохоор шийдсэн боловч богино холболт үүсч тэр ундны усны сав бохирдож буйг харна. Савыг шалгасны дараа тэр усны нийлүүлэлтийн 3-2-аа алдснаа ойлгоно. Бүх зүйлийг баримтжуулж байхдаа тэр асуудлыг Скинид мэдээлэх талаар бодсон ч эцэст нь энэ нь хараахан чухал биш гэж шийднэ. Ахмад өөрт хэр их ус үлдсэнийг тооцоолж өдрийн нормоо тогтооно. Дараах өдрүүдэд Стамфорд 600 мл ус лууна. Тэр асуудлын талаар бааздаа мэдээлээгүй. Учир нь хэрвээ Скини мэдвэл тэд түүнийг даалгавраа дуусгаж гэртээ буцахыг албадах болно. Ургамлууд руу дахин ойртоход тэр хүн тэдгээрийг услах ус дууссан гэдгийг ойлгоно. Тэр дахин реакторыг засахыг оролдох зуур Скини түүнтэй холбогдно. Ахмад худлаа хэлээд реактор хэвийн ажиллаж байгаа. Тэр зүгээр л урьдчилан сэргийлэх засвар үлдэж байна гэж хэлнэ.
Хожим тэр эвдэрлийг засах төлөвлөгөө зохионо. Гэхдээ зүйлс буруу эргэж реакторын нэг хэсэг шатаж үгүй болно. Тэр мөчид тэр Атакама цөлд ус цуглуулах амжилтгүй оролдлогуудаа дурсан санана. Унтахынхаа өмнө Скиний дэлгэцэн дээр дахин гарна. Тэр Стамфордод Mad Dogs дэлхий рүү буцааж илгээгдэж байгааг мэдэгдэнэ. Учир нь түүний хөлөг дээрх гироскопод бүрэн доголдсон байна. Тэр Стамфордс ганцаараа даван гарах болно гэж амлахыг хүсэх боловч хэрэв түүнд ямар нэг зүйл буруугаар ирвэл даалгаврыг цуцлах шаардлагатай болно гэж хэлнэ. Дараах өдрүүдэд тэр хүн шийдэл олох гэж тэмцэнэ. Ганцаардал болон цөхрөл өдөр ирэх тусам улам хүчтэй болно. Нэг өдөр түүнд ургамлуудын үлдэгдлээс конденсацийг гарган авах санаа төрнө. Тэр тэдгэрийг газраас суулж авч цавнд хийгээд жижиг аяг хор нэмээд бүгдийг хуванцраар битүүмжилж харанхуй газар нууна. Өдрийн тэмдэглэлдээ тэр бүх бодлуудаа бичнэ. Гинэт тэр порт нүхээр гэрэл харж түүний дотор найдагдах дахин дүүрэн реактор дээр ажиллахдаа эргэн очно. Баяр хөөрөөр тэр энэ нь ажилласан гэдгийг олж мэдэхэд шилэн цэвэр усаар дүүрнэ. Шуналтайгаар ууж байгаад тэр шинийг дүүрэхэд энэ нь бохирдсон байхыг ойлгоно. Уур хилэнгийн хүчээр тэр аягаа шалан дээр шиднэ. Хэсэг хугацаа өнгөрч тэр сав бариад жижиг аягнаас хуримтлагдсан конденсацийг уuna. Тэр реакторыг дахин засахыг оролдоно. Гэхдээ дахин бүтлгүйднэ. Уур хилэн цөхрөлийн дэлбэрэлтээр тэр хөлөг онгоц руу горилж өрмөг хог гэж нэрлэнэ. Дараа нь тайвширч тэр хөлөг онгоцноос уучлалгүй байна. Скиний дараагийн удаа холбогдоход Стамфорд реактор ухсан усны нийлүүлэлтийг засах оролдлогууд нь унтны усны хангамжийг хордуулсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр хүн тэр даруйданд дэлхий рүү буцах протоколыг эхлүүлэх ёстой гэж хариулна. Гэхдээ 2 хоног үлдсэн хэвээр байгаа тул магадгүй ямар нэг зүйлийг засах боломжтой. Уильям тэр бүх зүйлийг туршиж үзсэн. Энэ хөлөг онгоцыг хинээс ч илүү мэддэг гэж хэлнэ. Бүтлгүйтлээс хоосорч Ахмад хөлөг түүнийг гэрт нь авчрахыг хүлээж байна. Тэр бүх хүмүүсийг цөхрүүлсэн, өөрийн даалгавраар бүтлгүйтсэнийг мэднэ. Бодлуудаа бичихдээ тэр цөлд болсон бүх зүйлийг санана. Тэр эцэст нь ус гаргаж чадхад түүний бие маш их суларсан тул балгаж чадаагүй юм. Зөвхөн хүсэл зоригийн хүчил түүнийг аварсан. Тэр буудлал руу буцаж ирээд хизээ нэгэн цагт ангараг руу явах болно гэдгээ мэдэж байсан билээ. Цөхрөл Ахмадыг бүрэн эзэмдэж уур хилэнгийн дэлбэрэлтүүд хайхрамжгүй байдалд шилжин заларчээ. Скиний түүнтэй дахин холбогдож одоо түүнийг гэртээ харих цаг болсон гэж хэлнэ. Тэр яагаад тэнд байгаагаа дурсан санаж Станфорд хостны хяналтыг тасалж хөлгийн жолоог өөрөө авна. Тэр даалгавраа үргэлжлүүлэхээр шийднэ. Скиний түүнийг ятгах гэж оролдоод тэр гарагт ганцаараа хүрч чадахгүй гэж анхааруулах боловч Станфорд холбоог таслана. Цаг хугацаа өнгөрч Ахмад сансрын хаа нэгтээ хөвж байна. Тэр өөрийн яг координатаа мэдэхгүй, зөвхөн хэн нэгэн хожим түүний бүртгэлийг уншина гэж найдаж байна. Хэрэв түүний тооцоолол зөв бол тэр удахгүй очих газраа хүрнэ. Хэрэв биш бол тэр хэдэн 100,000 миль зайтай ангарагийн хажуугаар нисэх болно. Тэр өдөр тутмын хөвшлээ үргэлжлүүлэн амьдралын дэмжлэгийн системүүдийг шалгаж идэж унтаж байна. Гэхдээ тэр даалгавартаа итгэл найдвараа алдсан байна. Цөхрөл гин буруу түүний амьдралыг залгижээ. Тэр Скинийг өрөвдөж байна. Түүнтэй холбогдохыг оролцоор байгаа ч тэр зөвшөөрөхгүй байна. Тэр хүн бүрэн эвдэрч хоосорч улам бүр сансарт скафандргүйгээр гарч тэнд зүгээр л өөхөх бодол түүний оюун санаанд тусаж байна. Нэг өдөр Скинигийн хоолой тасарч орно. Тэр Стамфордыг цөхрөнгөө барсан дуудаж шуурганы тухай анхааруулж байна. Гэвч дохио тогтургүй бөгөөд Ахмад зөвхөн соромзон шуурганы тухай сэрэмжлүүлгийг ядан олж авна. Эцэст нь тэр очих газраа бараг хүрснээ харж хувцаслана. Тэр ангараг гаригийн агаар мандалд ойртохдоо хоостонтой холбогдож хүрээд ирснийг мэдэгдэнэ. 3 минутын дараа тэр ангараг дээр газардах болно. Амжилттай газардаж тэр баазтай дахин холбогдох боловч түүний сонсох зүйл бол зөвхөн дуу чимээгүй орчин байна. Сансрын хөлгөөс гарч тэр эргэн тойрны газрын гадарвыг судалж харна. Энд амьдрал байхгүй, үхэл байхгүй ч Уильям Стамфорд өөрийн эцсийн итгэл найдвараас атган барьсаар байна. Хаяа нэг иймэрхүү кино үзэх гоё тий. За кино таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Найзуудаа, миний бичлэгийг үзэх дуртай бол сувгийг минь дэмжиж хандив өгөх боломжтой шүү. 1000 төгрөг байсан ч миний хувьд маш том дэмжлэг болно. Хамтдаа илүү гоё контент бүтээцгээе.